Эмнэлгийн орчин дунд нэг гуйлд суураад би амьдрахыг хүсэж байна. Би амьдрахыг маш их хүсэж байна. Эмнэлгийн бүртгэл дээр Ким Исакийн нэр гарч ирэв. Урд өмнө хизээч байгаагүй ховор өвчний оноштой хамт. Эмч хүнд үнэнийг хэллээ. Энэ өвчнийг магадгүй чиний нэрээр нэрлэх байх. Миний эмгэнэл илэрхийлье гэж тэр үргэлжлүүлэн хэлэхэд Ким Исак хөшөж гартаа байсан цасыг базаад унгач ав. Үхлийн ял оногдлоо. Чамд хамгийн ихтэй хагас жил амьдрах хугацаа үлдсэн. Хөл хөдөлгөөнтэй хүмүүсийн дунд Ким Исак төөрсөн сүнс шиг саяхан сонссон зүйлдээ эдгэж чадаагүй байв. Тэр цожирдан байх боломжгүй юж хашгирлаа. Улаан гэрэл асаж гашуун бодлууд тархигийн дүүргэв. Бүх амьдралдаа би ажилчин шоргоол шиг амьдрсан. Амьдрал маань арай дээрдэх гэж байхад одоо үхэх гэж байдаг. Тэр өөрийн мэдлгүй ачаалхтаа гудамж руу алхав. Нэг хүн сандраа хашгирлаа. "Хөөе, Замаскар, аюултай." Гэвч аль хэдийн урайдсан байв. Ким Исак явхан хүний зам дээр унаж гашуунаар санаа алдав. Надад хэдхэн сарал үлдсэн гэж байж байна. Ямар шударга бус юм бэ? Тэр хартаа байсан суглааны тасалбарыг харахад ёцлол дээд цэгтээ хүрв. Яг азийн суглаанд хочсон өдрөн. Хүйтэн газарт унаад тэр шивнэв. Би амьдрахыг хүсэж байна. Би үхмээргүй байна. Нулимс бороотой холилдон суглааны тасалбар дээр тусахад тэр залбирлаа. Хинж байсан. Гүйе. Дараа нь үлдсэн сүүлчийн хүчээ шавхан өрөлөв. Намайг нь үхлээс аврааж. Түүний хүсэл биелсэн. Гэхдээ хүсснээр нь биш. Одоо тэр арга ясны дүртэй болжээ гэж өөртөө хэлв. Би тэгэж хэлсэн ч энэ байдалд сэтгэл хангалуун ба гэсэн үг биш. Харанхуй ертөнц донд тэр гомдлов. Яагаад заавал халдсан арга яс байх хэвээр байсан юм бэ? Ийм биетэйг бол би юу ч таашаа иж чадахгүй. Шуудал жигштхмэр мангасуудын сүрг ганц арга яс руу давшив. Гал шиг улааннууд хонхон хонхроод гялалзаж шинэ амьдралынхаа эхний үхэл амьдралын сорилттой нүүр туллаа. Би бүгдийг ална гэж Ким Исак архирч их сэлмээс аван дайснуудын далай руу дайрлаа. Аваргаар бүр савлт бүрийн дараа шинэхэн цусаар бодогдов. Гэнэт аюул мэдэрч тэр ядруу нь харцаар эргэн харав. Булжинглаг мангас архир нь сахлын нэр шиг хурц сарвуугаар түүн рүү дайрсан ч нүүрлүүгээ аянгийн хурдтай цохилтав. Бузумжийг ашиглан Ким Исак усрын гарч илдээ мангасын морин зов. Эцэд нь ясрахын гараа атхан шивнэв. Одоо энэ новшийг дуусгах чадна. Сүйтгэж энерги түүнийг ард сугларлаа. Ух гэж душаахад араат нь цөхрөн архирлаа. Сүүлийнх нь Ким Исак чангар нь дээрээс нь эцдийн цохилтой өгөхөр бэлэдлээ. Арга ясны хааны нүрэнд аимшигт инээмсэгэл тодров. Мангасын шанлан урлагийн дүү эцгүй талбайр цураатраа. Сүүлийн дайсан унахад нэг мэдэгдэл гарч ирэв. Босох хөрсүүдийг бүр нутгасан. Түүх түүнийг доод түвшний дуудагдсан мангасүлж дахин торсноос эхэлсэн. Тэндээс тэр үхшмүд лиж болж хувирсан, захирж болсон. Оо манай хаан, үхшмүд хаан. Тэр мохох хэрмэгт байсан чүтмүүдэд хөгжил цэцэглэл товарч байсан. Тэр бахархалтай бодов. Өсгүйч гэдэж ядаж би агуу чүтми хаан. Гэвч түүний харьяз нь мунхаар баярлан жашгац гэж. Манай хаан Исизак хаан мандухай. Миний нэр Исак гэж Ким Исак ууртайгаар хэлж хурууга тас хийлгэж яв. Тэнэгүүдэ баяртай. Түүнийг хаашаа явж байгааг асуухад тэр хүйтэнгээр хариулв. Надад өртөг зүйлийг буцаа авах гэж. Миний эцдийн зорилго хүн болон хоол идэж өвдөлт мэдрэх чадвартай болох. Тэр тоолж барнахгүй олон дайснууд болон бурханлагт халдахыг оролцсон бүхнийг утгассаны дараа арга ясны хаан эцэд нь даалбар өгсөн тэднэр нүүр туллаа. Тэр бурханлаг ертөнцид алхаж арж бурхнууд синт дээр нь сууж байсан. Ким Исак зургатайгаар хэлв. Би бүгдийг хийсэн. Одоо тохиролцоороо намайг хүн болгоно гэсэн амластаа биелүүл. Нэг бурхан гайхан бүтвнөв. Тэдний бодлоор дахт ядаж хавзран жил шаардах бай даалбарыг тэр биелүүлнэ гэж төсөөлж байгаагүй. Гэвч Ким Исак өөрийг нь ашиглах төлөвлөгөөний тухай шивнэв сонссон байлаа. Би бүгдийг сонслоо. Тэр төвчээр алдан архирлаа. Яагаад цаг хожван би та нарын хийсэн бүгдийг хийсэн. Дээд бурхан удахгүй инээмсэглэн би дахин нэг зүйлийг хийж чадах уу гэж санал болсон. Ким Исак шүдээ зүүж хатуу үнэнийг ойлголоо. Намайг энэ гавл шиг хоосон гэж бодож байна уу? Түүний нүд улаан гал мэдтүрэлзв. Та нар намайг дэрлэхүүдэхэд амар гэж бодож байна уу? Бурхан байсан ч хамаагүй. Тэд үнэн төлнө. Алуурын санаа оргилн тэр архирлаа. Хөөе, новшуда. Та нар намайг хүн болох ямар ч аргагүй байж тийм их зүйл хийлүүлсэн. Хоёр бурхан бүдэлдэв. Нэг нь шивнэв. Тэр ойлгосон шиг боллоо. Нөгөөх нь хариулв. Тийм болохоор ч би анхнаасаа эсэргүүцэж байсан. Гал шиг улаан энергийн далай дунд Ким Исак өөрийн өгшмүүд орзохыг зарласан. Бурханлаг ертөнцөж аях хэвээр орж ах. Хэрвээ та нар намайг хүн болгож чадахгүй бол бурхнууд чичрэн цаг гуйла. Өөр хэдэн зүйлийг шийдүүлээд өгөөч. Тэгвэл та нар амь насаараа төлнө. Ким Исак гараа сүүжин уруужаадуудыг яллаа. Тэр гайлзан могш инээж хараал тавила. Та нар бүгд намайг шиг гавл шиг болоход бэлэн бол.
Харанхуй энергийн давалгаа тархаж бурхнуудыг сэнт дээр нь унгааж орхов. Арга ясны хаан өөрийн үүсгэсэн эмх зам байдлыг харан бахарпв. Гэвч гинэт тэр хошиж гаруудаага харан гайх ширтэв. Хачирхалтай хүч мэдэрсэн. Энэ юу вэ? Миний ман алга болж байна. Хөдлөж чадахгүй байна. Бурхны зүгээс дурамжлал дүүрэн дүүцүүрэ атлаа. Дэми. Улаан хүрэн хөстэй бурхан ариун дүрсгав өргөж юцлан инээмсэглэн бутванав. Энд нэр нь бичигдсэн хинч байсан хөдлөж чадахгүй. Эзэл мачгаа 100 хөлтэй амтны нуруунд дээр эртэн бичиг аимшигтэйгээр гялалзаж байсан. Энэ бол хамгийн дээд зэрэгцийн ариун дурсгал, гамиг зайлуулах гэж бурхан зарлаа. Одоо шавж шиг амьдар. Ким Исаак инээмсэглэв. Ядаж хүстэй авгалдаа болгож болохгүй байсан юм уу? Бурхан шаалн чи яагаад хүсэнд тэгтэл улаардаг юм бэ? Доод амтан. Гинэт бурханы гарт байсан ариун дурсгал хүчтэй гялалзаж дэлбэрэх шах болов. Тэнийгүүдэ гэж Ким Исаак тэднийг ширтгэн харцав. Би шавж болохоос өөрийгөө дэлбэлсэн дээр тэр архир нь биеэс нь сүйт гэж энерги аргиж эхэлсэн. Бурхнууд сандах хооронд тэр сүүлчийн хараалаа хэлв. Новшуда ид. Нүд гэлэмсэн дэлбэрэлт арга ясны хааны биеийг бүрхв. Аимших давалгаа ариун сүмийн их мэсгийг тэгшлүүлэн борхов. Нэг бурхан шидэгдэн унгаад итгэж ядахгүй хэлв. Тэр новш өөрийгөө дэлбэлсэн ч хийсэн юм уу? Гайлуур юм уу? Нурангийн дунд хоёул бурхан 100 хөлтэйг өлж харав. Нэгэн сандар нь шид ажилсан уу гэж асуувлаа. Улаан хөрөн хөстэй бурхан санаа амран чөтмийн хааны сүнс битүүмлэгдсэн байх. Бусад бурхнууд зугларч нэг нь хэлв. Чөтмийн хаан бүр алга болох бүхдээ бид хүчрэхэгдэг гэж. Дээд бурхан зарлиг болов. Би хүний ертөнцид төх хөрг сахарч гэтээж бүх чөтмийг утгасан. Надад санаа зовх хэрэггүй. Тэр тушаалв. Гигантны биед тохирсон сүнс сонг. Тэр гартаа байсан шавж руу хүйтэн харан бардам арга ясны чөтмийн хааныг бодов. Хорин инээмсэглэн тангарвла. Би түүнийг ерөөр шавж шиг тарчлаа. Хөө, миний ухаан би сойролцсон уу? Дахиад тэр бурхнуудад хуурдагчлаа. Гэхдээ яагаад ийм гэрэлтэй байна? Би шавж болохоор нүдэ дарах гарч байхгүй гэж юу? Юу? Энэ дулаан ноёд мэдрэмж яагаад надад гар байна? Энэ хүний би юу? Би хүн болчихсон юм уу? Тэр новшууд намайг алах гэж байсан. Эсвэл битүүмлэгт нь алдагдсан уу юу? Гинэт дуу гарч ирв. Оо бурхнаа минь. Нэг эмэгтэй дуу алавлаа. Гигант минь нүдэ нээлээ. Тэр бүдэллээ. Юу? Гигант нь. Эмэгтэй асуухад хажууд нь байсан эр бутванав. Гигант минь унтаж байсан дээр байх байсан. Эднэр миний асрагч нар уу? Би үнэхээр хүн болчихсон юм уу? Яг уу өөр аргагүй. Хоёр асрагч горон инээмсэглийг солилцов. Уучлаарай, гигант минь. Гэхдээ таныг ерөөр унтуулах хэрэгтэй. Эр муухай инээмсэглэн сүний савыг ойртуулав. Уучлаарай, гигант минь. Гэхдээ таныг мөн хунтуулах хэрэгтэй. Тэр эргэлзэнгтгөө сүний савыг хүчээр хүүхдийн амт шахав. Гэвч хүүхэд чөтмийн хааны хүсэл зориглоор толгоогоо эрс бүрүүн тийш эргүүлв. Эр сандар нь яагаад идэхгүй байна гэж асуулаа. Харин Исаак дотрон бодов. Ямар ч байсан би тэр сэжигм зүйлийг идэхгүй. Асрагч эмэгтэй дүүдв. Залуу ноён Исаач тэлдэ. Энэ нэрийг сонсод Исаак хашив. Тэр зочрлоо. Тэр нэр Исаак. Тэр харизмнууд нэр нь үргэлж буруу дуудаж Исизак гэж хэлдгийг санав. Тэгэд ойлголоо. Бурхнууд битүүмлэх ширэнд нэр нь буруу бичигдсэн байх. Тийм бохоор тэр битүүмлэгдээгүй. Харин ижил нэртэй өөр биед дахин төрсөн байна. Исаак дотор нь тэнэг бурхнуудыг шоолон инээмсэглэв. Дараа нь жижиг боловч хүчтэй цохолдоор сүний савыг хол шидэв. Эр зөвхөн хараал хэлэх чадлаа. Хоёр асрагч хүүхдийг барих оролдож эр айсандаа орилов. Үнэгүй надад туслаач. Яаж хүүхэд ийм хүчтэй байж чаддаг юм бэ? Хүчээр муухай ногооны шүүс уулгахад Исаак оортайгаар бодов. Та нар намайг энэ хоогоор алах гэж байна уу? Би дөнгөж хүн болсон. Хүүхдийн улаан нүд сэрэмжтэй гялалзаж ямар нэгэн сэжигм зүйл мэдрэв. Тэр хоёр асрагчийн дүрд хуирсан алуурчтаас хар энерги бие рүүгээ орж ирэхийг ойсгов. Үүний зэрэгцээ Хела эзэнт хиний зүүн төв аруун сүмд нэг заллин зарайтай хөгжим бишоп гантл шедло хонглоор алхаж байсан. Тэр дотор нь ёзлын инээмсэглэв. Тэр хүүхэд одоо үхэж байх. Гэнэт арх мэдэлтэй дүүгээр нь түүний бодлыг таслав. Чи их баяртай харагдж байна, бишопо. Ариун Хела эзэнтхийн эзэн хаан Александр Хитклифф Хела сүрж авгалахтай гарч ирэв. Бишоп болон дагалдагчид нь шууд бөхийлөө. Эзэнтхийн хүүд мэндчилээ. Эзэн хаан нүдэ наривсан асуув. Та нар ямар ажилтай байна? Хөгжим бишоп удахгүй инээмсэглэв. Ашва гэр бүлийн гигантэнтэй ууцхаар ирсэн гэж. Александр Хитклифф Хела юзлын инээмсэглэв. Гигантны болохоор ирэх нь дарамт мэд ярьж байна. Гэхдээ дахиад асуудал гарвал том асуудал болно. Тэгэхэд хулаас айсан урилан дүү гараад бүгдийг цочов. Нэг үйлчлэг өрөөж ирв. Залуу ноён гэж гатсан. Хурдан алхах чимээ хонглоор зүр ятлаа.
Эзэн хаан хаалгыг өшиглөн онгойж санаа зовсон царайгаар залуу ноёнд юу болсон бэ гэж асуув. Нэг үйлчлэг өрөж харан аимшигтай царайтай байсан. Эзэн хаан Александр Хитклиф Хелагийн өөрт итергийгтэй төрөх бүрэн алга болж асар их цочирлоор солилцов. Хүүхдийн махлагч хуурхан царайг харан гайхам дуу гарч байсан. Харин бишоп цочирлоо. Боломжгүй. Тэр амтгүй ногооны шүүсийг 15 бол бүгдийг нь уучгчээ. Орны хажууд хоосон савууд овоорсон байв. Түүнийг үгийг батлах нотлогой. Тэр цочир нь ар хэрлаа. Тэр жингийн ногооны шүүс байгаагүй. Хэдхэн минутын өмнө Ким Исаак биерүүгээ хачирхалтай энерги орж ирэхийг мэдэрсэн.